байна уу? Улаанбаатар хотын өсвөрийн зохион бүтээгчдийн ахлах сургуулийн 11-гийн ангийн сурагч багийн ахлагч Чэм Хөгцөн байна. Сайн байна уу? 11-гийн ангийн сурагч Соёл байна. Сайн байна уу? 11-гийн Ган Баяр байна. Тэгээд манай өнөөдрийн бүтээлийн сэдэв болохоор ногоон эрчим хүлэмж гэдэг нэртэй бүтээл байгаа. Тэгээд бид нар яагаад энэ төслийг хийхээр шийдсэн бэ гэвэл эхнийх нь болохоор байгаль орчинд ээлтэй байдлаар навч чадсан. Энэ нь болохоор хүлэмж нь өөрөө эрчим хүчийг нарны панелаас гаргаж авдаг. Тийм болохоор их байгаль ээлтэй байдлаар сэргээд их эрчим хүч ашигладаг. Тэгээд нөгөө төгөөр болохоор хариуцлагатай хэрэгцээ. Энэ нь болохоор яг өөртөө хэрэгтэй эрчим хүчээ хэрэгтэй цагт нь шаардлагатай үед ашигладаг. Тэгээд бас одоо ингээд дэлгүүрээс ногоон авлаа гэж бодоход дундуур нь үйлдвэрлэлийн явцад ашиглаж байгаа элдэн ус нэг удаагийн гэлхарууд гэх мэт тэгээд бас машинаар явж байхад ашиглах бензин тиймэрхүү юмнуудыг хасч өгдөг. За хоёрдугаарт нь болохоор эрүүл мэндийг авсан байгаа. Тэгээ гуравдугаарт нь болохоор эдийн засаг. Энэ хоёрыг ерөөдөө холбоо ярьчих гэж бодож байна. За манай Монгол улсын судалгаар болохоор нарийн ногооныхоо 80% урт хөрш буюу хятад улсаасаа үлдсэн 20% дотоодоо хийж ингээ үйлдвэрлэдэг. За тэгэхээр эрүүл мэндийн хувьд дотоод урт хөршөд мэдээж бидний нүдэнд ил тод харагдахгүй нь ойлгомжтой. Тэр ногоог том болгохын тулд илүү гоё үнэртэй, илүү гоё өнгөтэй болгохын тулд ямар хими тариа ашигладгийг бид мэдэхгүй. Тэгээд жишээ нэг авахад ингээд ургамлыг ургуулахад пестицид гэдэг ашигладаг. Тэр пестицид нь болохоор ургамлыг ингээд нөгөө хортон шавьчаас хамгаалдаг. Тэгээд тэрийг цацаж хэвлэн. Тэгэхээр хэрвээ тэр ногоог бид нэр пестицид хүний биед орохоор ямар үр дагавар гарах вэ гэхээр ургийн хөгжилд, муугар нөлөөлөл, тархины хөгжлийг удаашруулна, биеийн өсөлт хөгжөлтөнд хүртэл муу. За эдийн засгийн хувьд ярих бол мэдээж маш их ялгаатай. Хоёр улсын хил дамна гэдэг бол нэг өөр. Улаанбаатар хоттой нэг аймагаас нэг аймаг руу сум дүүргэрүү дамжнах нь мэдээж тээврийн зардал бол маш их ялгаатай. Тэгээд 2021 оны судалгаагаар зөвхөн нарийн ногооны хувьд 21 мянган тонн нарийн ногоог 23 сая $. Авсан байдаг. Хэрвээ яг энэ задлыг Монгол улстай хүлэмжэн дээр ясан бол зардал бол хамаагүй бага гарах байсан. Тэгээд хоёрдугаарт ус манай хүлэмжийг ашиглах эсвэл ийм задгаа тариалан ашиглах нь ингээд хүлэмжийг услах нь хамаагүй ийм бага хэмнэлттэй байдаг. Яагаад гэвэл хүлэмж нь доторх өөрийнхөө чигийг хадгалаад яг тэр усалж байгаа зарцуулсан усаа яг өөрт хэрэгтэй байдлаар ашиглаж чаддаг. За одоо би та бүхэнд яаж энэ хүлэмжээ ухаалаг болсон тал дээр ярьж өгөх вэ? Манайх ерөөд бол Arduino гэдэг ерөөд бол бичил компьютер ашигласан байгаа. Энэ яадгүй гэхээр оролт гаралт боловсруулалт гэсэн гурван юутай байгаа. Оролт нь жишээ нь довшлуур ч юм уу ямар нэгэн ингээ мэдрэгч хэмжигчээр ордог. Харин тэрийг ингээд микропроцессор нь чипээрээ боловсруулад тэргээ мотор, LED гэрэл дэлгэц компьютер гаргадаг байгаа. Одоо ашигласан юмнуудаа ярих гэвэл Arduino мэдээж ашигласан. Тэгээд мэдрэгчүүдэд ярина гэвэл манайх энэ дотроо чигшил болон температур мэдрэгчтэй байгаа. Чигшил болон температураа мэдрээд манай Arduino боловсруулад энэ LCD дэлгэцээр гаргадаг байгаа. Бас энэ хөрсний мэдрэгч байгаа. Хөрсний чигшил мэдрэгч. Хөрсний чигшил мэдрэгч нь хэрвээ ингээд хөрс нь ямар ч усгүй байх юм бол манайх бас памп ашигласан байгаа. Пампаараа усаас оруулаад хөрсөө чигшлэх байгаа. Саяных дээр энэ ингээд цэврэ мотор гэдэг байгаа. Энэ мотор нь ерөнхийдөө тодорхой градус эргүүлэх чадвартай байдаг байгаа. Хэрвээ ингээд хүлэмж доторх температур нь ихтэй байвал ерөнхийдөө цонхоо нэгээд агаас солилцуулаад тэр нь бол яаж тэнцвэржүүлдэг байгаа. Тэгээ манайх энэ бүхнээ яаж цахилгаан энерги шийдсэн бэ гэвэл нарны панелээр шийдсэн байгаа. За баярлалаа. Ойролцоогоор ер нь бол 1 сарын хугацаанд туссан. Тэгээ бид нар эхлээ санаагаа гаргаад, санаан дээрээ ярилцаад, багшнаасаа зөвлөгөө аваад, тиймэрхүү байдлаар яваад, тэгээд эцсийн бүтээл нь носон. Тэгээд эндээс амар их алдаа гарсан. Тэгээд засах юм зөндөө байсан. Яг ингээд анх болохоор ингээд сургалтын хажуур яах гээд байгаа ядрахын нэмэр тэгээд яг тайлбарлаад өөрөө туртайгаагаа илэрхийлсэн чинь маш их тэмцдэг байсан.